Улсын хүүхэд залуучуудын театр үзүүлж байна. Суугаарай. За суудлаа сууч. Тэгэхээр манай ангид чинь жүжигчин болох сонирхолтой зөндөө олон хүүхдүүд байгаа тийм үү? Тийм шүү дээ. Тэгэхээр энэ театраас ирсэн ах нь маш чухал мэдээлэл өнөөдөр хүргэх гэж байгаа юм байна. Анхааралтай сайн сонсоорой заа юу. Баярлалаа. Тэгэхээр манай театрын зүгээс шинэ уран бүтээл хийхтэй холбоотойгоор ахлах ангийн сурагчид буюу та нар дундаас шинэ жүжигхийн гол дүр сонгон шалгаруулалт зарлаж байгаа юм. Манай ангийг энэ сургуулийн хамгийн авьяаслаг сурагчтай анги гэж дуулсан болохоор та бүхнийг онцгойлон тусгай сонгон шалгаруулалтанд урьж байна. Алста ирээдүйд жүжигчний мэргэжлэр сурах, жүжигчний мэргэжлэр ажиллах хүсэл мөрөөдөлтэй хүүхдүүд байвал энэ маш том боломж хүүхдүүд байна. За, баярлалаа өгшөө. За, баярлалаа. Амжилт хүсье хүүхдүүдээ. Баярлалаа. Та хүүхдүүдээ. Миний хүүхдүүд хичээн шүү. Амжилт хүсье. За охтоо болж гинэ. Гол нь хөдөлгөөнөө том заяа. Далаацтай. Өшөө нүрний баясгалантай яваа. Инээдээ. Сайн байна. Сайн уу? Ямар юм? Ястаа хөр. Баярлалаа. Миний охин энэ дагаа октоотаас хамгийн хөөрхөн харагдчих. Ээж жийдах юм аа. Гол нь сандарч болохгүй хийх юмаа сайн хийгээрэй. За. Ээж нь энэ театрын найруулагчтай багын найз. Уцаар ирсэн. Юу ээж? Та юу яриад байгаа юм бэ? Чи суурлаад байгаа юм. Хүмүүс юу гэж хэлэх нь ямар хамаатай юм? Тэнцчлээ байл. Чи ээжийнхээ мөрөөдлийг бүжигчин болох байсан гэдгийг мэддэг үсттэй. За, миний охин амжилт. Чи чадна. Амжилт. Бид нар ер нь энэ шалгаруулалтанд ороод хэрэг байгаа юм уу? Хин нэгний авьяасгүй хэрнээ хөөх охин тэнцэн гэсэн үү? Угаасаа арын хаалгаар тэнцэж орох чиж юунд нь ингэж худлаа хичээж байгаа юм шиг царай гаргаад байгаа. Өглөө. Чамд жоохон шудраг бус юм шиг санагдахгүй байна уу? Хоёр мэлми чинь их байх болтугай. Хонгор зүрх чинь эсэн байх болтугай. Би чинийхээ их эсэн чинь олоод биеэрээ чамда шингэн жаргая. Ингээ зогсож байгаа хөөхгүй.
Йой. Дажгүй. Яахаар вэ? Дахиад завчих уу? Тэмүү чи. Зэнтэй сумнаас гараагүй юм. Үгээ мартчихлаа. Опера. Гэл явчих те. Босно. Гоё их хэстэ мө би зүгээр муухай их хэстэ мө тэрийг. За төр завсарлага. Үлээ. Үлээ. Үлэм. Хайчих гэдэг чи. Одоо чиний бүжиглэх ээлж чинь болчиход байна. Би бүжиглэхгүй. Би тэр шалгаруултанд ч орохгүй. Юу? Яарэ чи ордгүй? Та энд яах гэж ирсэн? Чиний мөрөөдлийн төлөө. Чиний төлөө би энд зогсож байна. Ойлгож байна уу чи? Би өөрийнхөө хүчээр тэнцэж болох л байсан шүү дээ. Одоо бүгд л намайг харийн хаалганы охин гэж ярьж байна. Би тэнцэн ч тэнцээгүйч энэ нэр чинь надаас салахгүй ээжээ. Хүмүүс ер нь юу гэж ярих нь хинт хамаатай юм бэ? Ямар ч хамаагүй аргаар тэнцчихвэл болоо юм шүү. Ээж. Та яагаад надад итгэдэг вэ? Би өөрийнхөө авьяасаар өөрийнхөө хүчээр шалгаруултанд тэнцээд танаар бахархуул илгэж батсан. Хөөе, миний дөө. Чи чадна гэж бодож ивэл одоо тайз руу гар л та. Чамаг авьяастай өгөх чинь урлаг өөрөө шүүгээд гаргаад ирнэ. Урлагт арын хаалга гэж байдгүй. Авьяасыг худалдаж авч бүурч болохгүй. Чи өөрийнхөө замаар л шударгаар энэ бүгдийг баталж харуул.